Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт хичээлийн семинар 15 гадаад валютаар ажилгүйдгээний бүртгэл гэсэн сэдвийн хүрээнд явагдана. За энэ сэдвийн хүрээнд бол ерөнхийдөө одоо гадаад валютаар ажилгүйдгээний олз гарцыг хэрхэн хүлээн зөвшөөрч бүртгэх талаар бол авч үзнэ. За хүлээн авах болон төлөх гадаад валютын хэмжээгээр бол тогтоосон авлага үглийг барагдуулах үед бол гадаад валютын ажилгүйдгээний ашиг алдагдал үүсдэг. За үүнийг бол бид нар хүлээн зөвшөөрч бүртгэл тусгах шаардлагатай болдог. За энэ юуны гадаад валюттай холбоотой холбогдох дүрм журам бол энэ Монгол банкны ерөнхийлөгчийн 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн А26 дугаар тушаалаар татлагдсан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тооцож зарлах журамд дааснаар бол за бидний одоо нэгтлэн бодох хүртэл шаардлагатай заалтууд бол 1-ийн 2, 1-ийн 3 дугаар заалтууд байдаг. За 1-ийн 2 дугаар заалт бол Монгол банкнаас зарласан ханш гэж тухайн өдрийн Монгол банкны хаалтын ханшийг хэлнэ. За 1-ийн 3 дээр Монгол банкнаас зарласан хаалтын ханшийг дараа өдөр нэгтлэн бодох бүртгэлд хүчин төгөлдөр мөрднө гэж заасан байдаг. Тэгэхээр энэ дээр бол бид одоо 12 сарын 31-ээр гарсан ажил гүйлгээ байлаа гэж үзэхэд бид нар ханшийн авахтаа Монгол банкнаас зарласан 12 сарын 30-ны өдрөөр ханшийг авчвал нэгтлэн бодох бүртгэлдүүл бүртгэлийг тусгах ёстойг бол энэ одоо тушаалын авсралтаар бол тодорхойлж гисэн байна. За Монгол банкнаас зарласан албан ханшийг бол санхүүгийн тайлагнаас шүүх гайлын тооцооны зорилтоор бол ашиглана. За ингээд хэдүүлээ жишээ авч үзье. За жишээ нь аж ахуйн нэгж 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют түгээр илэрхийлэгдсэн авлага төлбөрийн үлдэгдлийг бол 12 сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан хаалтын ханшинд үндэслэн төгрөг шилжүүлнэ гэж. За тэгэхээр Монгол банкны 1 Америк доллар ханш бол 1 Америк доллар 3920 төгрөг байх үед бол 100 Америк долларыг бол одоо 395 төгрөгөөр худалдаж авсан гэж үзье. За тэгвэл энэ тохиолдолд мөнгөн хөрөнгө Америк доллар бол худалдаж авсан төгрөг бол худалдаж авсан дүнгээрээ гарна. Харин Америк доллар бол тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дүнгээр бол бүртгэгдээд энэ хоёрын зөрүүгээр ханшийн зөрүүгийн бодит гарцвал илэрхийлэгдэнэ гэсэн үг байна. За харин энэ өдөр энэ 100 долларыг бол 390 мянган төгрөгөөр худалдаж авсан гэж үзье. Өөрөөр хэлэх юм бол ханшаас доогуур үнээр худалдаж авсан гэж үзье. Тэгвэл энэ тохиолдолд бид нар Америк доллараа бол тухайн өдрийнхаа ханшаар бүртгээд төгрөгөө бол зарцуулсан дүнгээр бичээд зөрүүгээр нь валютын ханшийн зөрүүний бодит олцыг бол хүлээн зөвшөөрөх ёстой. За дараагийн нэг жишээ бол ерөнхийдөө бид нэг санхүүгийн тайлгналын олон улсын стандартын тайлбарын орооноос гаргасан 22 дугаар тайлбартай холбогдуулан авч үзэж байгаа. За энэ дээр бол 2016 оны 12 сарын 15-ны өдөр Хятад улсын Ирээн хотоос тоног төхөөрөмж худалдаж авахаар 200 юаныг шилжүүлсэн. Юан шилжүүлсэн өдрийн албан ханш бол 1 юан 350 төгрөгтэй тэнцүү, тоног төхөөрөмжийн үнд 198 юаныг төлсөн, тоног төхөөрөмжийн Монгол улс хүртэлх зардалт бол 2000 юан төлсөн. За 2016 оны 12 сарын 20-ны өдөр гайлаар тоног төхөөрөмж орж ирсэн. Энэ өдөр гайлын татварт бол 1,500 мянган төгрөг, нэмэгдсэн үртгэн албан татварт 3,150 мянган төгрөгийг төлөөд за тэгээд тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд тээвэрлэж авчрах, ачиж буулгах, усар сорилуулгатай холбоотой ашиглагад бэлэн болгох туршилтын зардалт нийтдээ сая 800 мянган төгрөгийг төлсөн. За 16 оны 12 сарын 25-ны өдөр бол шинэ тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн гэсэн. За ийм кейс байна. За энэ кейсийн хувьд бол бид нар нөөтийн авлагыг бол бас ингээд бүртгэлтэй тусгах шаардлагатай. За мөн дээр нэмээд урьдчил төлсөн зардлыг бол түрүүний бидний тайлбарын орооноос гаргасан дүнгээр бол одоо 200 юан 198 дээр 2000 юанаа нэмээд 200 мянган юан бол энэ юаныг бол тухайн өдөр шилжүүлсэн өдрийн ханшаар 350 мянган төгрөгөөр тооцож урьдчил төлсөн зардал тансанд бол 70 сая төгрөгөөр бичээд мөнгө хөрөнгөө 70 саяар бууруулна. За тэгвэл гайлын татварт төлсөн мөнгө төлсөндөө за энэ өдөр бол одоо өдрийн ханш 300 төгрөг байсан 1 юан. За тэгвэл урьдчил төлсөн зардлыг бол энэ дүнгээр бүртгэл тусгах шаардлагатай. За энэ өдөр бол одоо юанаар
төлбөр гараагүй учраас сая 500 мянган төгрөгийн мөнгөөр одоо туршилт хийх үеийн зардал сая 800 мянган төгрөгийг нэмээд ингээд урьдчилан төлсөн тооцоон дээр бол 3 сая 300-аар бичээд за нүүтийн авлага мэдээж нэмэгдсэн өртгөө албан татвар төлсөн дунгаарыг бүртгэн за энэ дээр мөнгө хөрөнгийг бол 6 сая 450 мянган төгрөгөөр зарцуулсан авчна. Ингээд тоног төхөөрөмж одоо ашиглалтанд орох үед бол бүртгэлд анх эхлээд орлого тавих үед бол бүртгэл тусгах нь ингэж тусгахдаа урьдчилт олсон тооцоогоо бууруулна. Бууруулахдаа өмнөх бидний хүлээн зөвшөөрсөн 70 сая төгрөг дээр 3 сая 300-аа нэмээд тоног төхөөрөмжийн өртгийг 73 сая 300-аар бүртгэнэ. За энийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл урьдчилт төлсөн тооцоог дараа нь хөрөнгөд шилжүүлэхдээ, зардал шилжүүлэхдээ бол төлбөр тооцоо хэгц өдрийн ханшийг харгалзан үзнэ гэдгийг сайн анхаараарай. За дараагийн жишээ бол ерөнхийдөө байгууллагт гардаг нийтлэг одоо гадаад валютаар гардаг ажил үйлгээний бүртгэлтэй холбоотой байгаа. За байгууллагын хувьд бол дараах мэдээллүүд өгөгдсөн. За дансны үлдэгдэл нь бол харилцах данс 90 сая төгрөг. За харилцахын долларын харилцахын үлдэгдэл бол 10 мянган доллар, за дансны авлага 20 мянган доллар, дансны өлөг 8 мянган доллар байсан гэж үзье. За тэгээ 22 оны 12 сарын 31-нд долларын хаалтын ханш бол 3350 төгрөг байсан. За тайлант хугацаанд дараах ажил үйлгээнүүд гарсан. 20 сарын 15-нд D компаниас 10,000 нэгж бараа материалыг нэг бүрийг 50 доллараар зээлээр хөдөлтөж авсан. Энэ өдөр долларын ханш 3355 байсан. За тэгвэл бараа материалаа бид бол түүхэн ханшаар буюу тэр бүм 677,500 сая төгрөгөөр 500 мянган төгрөгөөр бүртгэн. За дансны өлөг бол энэ өдөр тухайн дүнгээрээ бүртгэв. Харин 6 сарын 15-ны өдөр өмнөх тайлангийн хугацааны одоо долларыг бол өрийг үл төлсөн. Энэ өдөр бид нар 8 мянган долларын өртөө байсан. За энэ өдрийн ханш бол 3350 байсан учраас дансны өглөг маань бол 3350-аар илэрхийлэгдээд 26 сая 800 байсан гэсэн. Харин харилцах дансныхыг бол тухайн өдрийн ханшаар нь 3360 төгрөгөөр бууруулад за дебет талдаа гадаад валютын ханшийн зөрүүний бодит гарц дансанд бол бүртгэлийг хийх нь байна. За 11 сарын 1-нд бол Хаан банкнаас сая долларыг бол сарын 1.2% хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Энэ өдөр бол 3375 төгрөгтэй 1 доллар тэнцэж байсан. За тэгвэл бүртгэлийг хийхдээ бол бид нар мэдээж бол одоо энэ дэр үр төлбөрийг бүртгэх ёстой тийм ээ. За харилцах дансандаа тухайн өдрийнхаа ханшаар бүртгэл доллараар бүртгэж чинь харин урт хугацаад банкны зээлийг бол 3,375 төгрөгөөр бүртгэх нэ. За 1 сарын 11 сарын 18-нд бол дээр компани авсан бараа материалын үнийн 70% төлсөн. Өөрөөр хэлбэл энэ тэр бум 677,500 мянган төгрөгийн 70% төлсөн гэсэн үг байна. Тэгэхээр энэ өдөр бол тухайн одоо дансны өглөг 3355 төгрөгөөр анх эхлээд үсгтээ илэрхийлэгдэж байсан. За биднийг төлбөр төлөх үед бол манай харилцах дансанд байгаа үлдэгдлийн 10,000 бол 3350-аар илэрхийлэгдэж байгаа. Харин 340 мянган нь бол нөгөө бидний сая долларын зээл авсан дүнгээс төлөгдөн. Энэ нь 3375-аар ингээд нийтдээ одоо гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит олцвол 6 сая 750-аар өсөж байгаа гэдгийг бол эндээс харж болох нь байна. За 11 сарын 15-нд бол өмнөх одоо долларын авлага төлөгдсөн. Өөрөөр хэлэх юм бол энэ 20 мянган доллар бол төлөгдөж орж ирсэн гэсэн үг байна. Энэ өдрөөр ханш бол 3380 учраас бид нар харилцах дансанд ирэхээвэл 3380-аар авна. Харин дансны авлага бол 3350-аар илэрхийлэгдэж байгаа учраас энэ дүнгээр нь бууруулад ханшийн зөрүүгийн бодит олцыг бол хүлээн зөвшөөрнө. За 12 сарын 31-ээр банкны зээлийн хүүг бол тооцож бүртгэн. За банкны зээл бол сарын 1.2% хүүтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр сарын 1.2% хүүгээр тооцсон банкны хүүгээ бол тооцоолоод энэ өдрөөрөх одоо ханшаараа хүлээн зөвшөөрч бүртгэн. Бид нар бол одоо санхүүгийн тайлгналын олон улсын бүртгэлийн олон улсын стандарт 21-д зааснаар бол тухайн өдрийнх нь ханшаар зардлыг бүртгэдэг гэсэн. Тэгэхээр энэ ханшаараа бүртгээд за ингээд 81 сая 600 гарвал хүүгийн зардал хүүгийн өглөгийг хүлээн зөвшөөрнө. За ингээд 12 сарын 31-ний өдрөөр дансны өглөг харилцах дансанд байгаа доллар за мөн дээр нэмээд урт хугацаа зээл зэрэгтэй бол бид нар ханшийн зөрүүгийн тохиргоог бол хийж өгөх шаардлагатай. За гадаад валютын
ханш бол энэ өдөр 3400 буюу одоо Америк доллар 3400 байгаа. За манай дансны өглөг бол 3355-аар үүссэн байсан. За энэ хоёрын зөрүүгээр бол ханшийн зөрүүгийн бодит бас гар зүүсээ 6,750-аар хүлээн зөвшөөрч бүртгээд дансны өглөг энэ дүнгээр нэмэгдэнэ. За харин харилцах дансны хувьд бол 660 мянган Америк доллар үлдсэн байгаа. За энийг бол бас зөрүүгээр нүрдүүлж өгч байгаа. 3400-аас 3375-ыг хасаад ингээ 25-аар хүлээн зөвшөөрөөд за нэмэх нь нөгөө 20 мянган доллар орж ирсэн те. Энд бол 3380-аар орж ирсэн учраас энэ зөрүүгээр нь үржүүлж өгөөд ингээд 16,900-аар бол харилцахыг нэмэгдүүлээд ханшин зөрүүгийн бодит тус алзыг энэ дүнгээр хүлээн зөвшөөрнө. За урт хугацаа зээлийн хувьд бол бас адилхан 3400-аар хүлээн зөвшөөрнө. За ингэж хүлээн зөвшөөрөхдөө анхлын энэ хүртэлбэрийг хүлээн зөвшөөрөхдөө бид нэр 3375-аар хүлээн зөвшөөрсөн учраас энэ хоёрын зөрүүгээр 25 сая төгрөгөөр урт хугацаа зээлийн нэмэгдүүлээд ханшин зөрүүгийн бодит тус гарцыг бол нэмэгдүүлж байна. За ийм байдалтайгаар бол энэ ханшийн зөрүүгийн бодит болон бодит тус гарцыг бол хүлээн зөвшөөрч бүртгэдэг байх нэ. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.